За сайн байцгаана уу та бүхэндээ нүүрний yoгийн хичээлийн 3 дахь цувралын мэндийг хүргэе. За тэгээд өнөөдрийнхөө дасгалаар болохоор та хэд юу заах вэ гэхээр духны үрчлээ арилгах дасгал зам. За духны үрчлээг арилгах 2 дасгал 2 аргыг зааж өгнө, аргачлалыг зааж өгнө. Ингээд 4 болж байгаа те. Дух гэдэг бол яг дух болоод арьс хоёрын завсарт ийм босоо чиглэлтэй байрлсан булчингаас одоо нөгөө духны арсны арталт байдаг булчин байдаг байхгүй. Тэр булчинг ажилуулад чангалах зарчмаар духны үрчлээнээс саллах тийм дасгалууд байгаа. За тэгээд энэ дасгалыг хийхээс өмнө YouTube дээр маань комент үлдээсэн даш үлзий дорж палмаа энэ тийм дорж палмаа баярлалаа чиний хүсэлтээр духны үрчлээ арилгах дасгалыг оруулъя. За тэгээд дасгалаа хэлэхээс өмнө бас группт маань групп ярьсараас орсон YouTube дээр маань комент үлдээсэн. Бичсэн маань одон чимэг дэндүү. Ингээ те YouTube-ээс санаандгүй сугны өөх арилгах дасгал хайж яваад намайг олсон гинэ. Тэгээд Instagram хөтэлдэг Facebook группын маань хайсаар яваад намайг олсон юм байна. Тэгээд хэрэгтэй гоё мэдээлэл өгдөгт баярлалаа гэсэн мэн. За баярлалаа. Чамд хэрэгтэй байж чадж байгаа би маш их баяртай байна. Гоё комент үлдээсэн баярлалаа. Намайг олсон баярлалаа. За тэгээд өнөөдрийнхөө дасгалтаа орцгоё. Нэгдүгээр дасгал маш амархан, бүр гайхалтай амархан. Тэр нь юу вэ гэвэл духан дээрээ гараа ингээд тавина штэ тий. Яг ингэж тавиад энэ яаж юм бэ гэхээр хоёр хөмсгөө хөдлөхгүй байлгаа шүү за. Хөдлөхгүй байлгаад тэгэл ерөөсөө том хаа. Хамаг чадлаараа том хаа. Би ч нөгөө амар том харахаар том харсан ч гэсэн жижиг нуттай болох гэсэн юм. За ингээд том харъя. Тэгтээ хөмсгөө айл болох өргөхгүй байх тал дээр анхаараарай. За том хараарай, том хараад хараад. Хамаг томороо би хараад энэ шүү. За ингээд 20 секунд орчим барья. 20-30 секунд ч юм уу те. За хэрвээ энэ дасгалыг хийгээд дух чинь таг гэд ингээд юмор зогсны дараа ингээд чинрээд ингээд шоконд ороод чангардаг штэ хүний бие. Тэгээ яг тэр шиг гэж чангарч өгөх ёстой. Хэрвээ тийг чангарч өгөхгүй байгаа бол 20 секундээс илүү хийх ёстой гэсэн үг шүү. За тэгэхээр дахиад гараа. Ерөөсөө гараа ингэж тавиад хөмсгөө хөдлөхгүй байх зорилготой байхгүй. Хөмсгөө нүдээ том харахтаа хөдлөхгүй шүү. За ингээд том хараад амьсгалаа төгжиж болохгүй. Нүүрний yoгийн алтан нуун зарчим бол амьсгалаа хизээж төгжиж болохгүй. Том хар. Заалсан. Яа ингээд амар гой бомбдцсан юм шиг, сорцсон юм шиг болж байгаа байхгүй юу? Гоё ялж байгаа сте. Яг болсноо. Хэрвээ болохгүй байгаа бол барих секундээ удаан болгоорой заяа. Тэгээд 30 секундээр том хараад амьсгалаа гүнзгий яваад хөмсг өрөхгүй байна шүү дээ тий. Ингээд 4 удаа хийн. 4 удаа хийгэр. Айгу амархан маадтай тий. Ер нь дандаа л ихэнх хүмүүс чинь эмэгтэйчүүд маань офис дээр ажилладаг ч юм уу ийм байгаа шүү дээ тий. Зурагт үзээ кино үзээ твцчихсэн ч хийх боломжтой. Ер нь ямар ч үед хийх боломжтой дасгалууд дандаа зааж өгöd байгааг анзаарсан уу? Тийм болохоор ингэж хийгээл болоо. Тэгээд энэ дасгалыг хийгээд ингээд том харахаар чинь нүд хүртэл ингээд сэргэж өгдөг. Нүд аягүй сан сэргэж өгдөг. За 2 дугаар дасгалыг зааж өгье. 2 дугаар дасгал нь юу вэ гэхээр 2 гараараа ингэж тавиад духныхаа бүх чадлаар нь ингээд доош нь даран заяа. Тэгтээ нөө завхаа ингэж бүр амар унжуулаад ингэж дарна гэсэн үг шүү. Ер нь бол яг хаа ингээс игээд жоохон дараад ингэх явцдаа одоо доошоо гараараа дараад дээшээ тухайн айл болох өргөж өгөх гээд байгаа юм шиг үйлдэл хийн гэсэн үг байхгүй юу? Тэгээд амьсгалаа төгжгүй ингээ 30 секундээр амар гоёлж ингээ бүр ингээ юм ингээ дотор нь аваачаад юм шахацсан юм шиг аягаа байлтай байхгүй. Ингээ 30 секундээр 4 удаа. Ерөөсөө л гараараа доош нь дарах үйлдэл хийхдээ тухайн аль болох өргөх гэсэн үйлдэл хийн гэсэн. Энэ яаж байгаа юм бэ гэхээр нэг ясандаа хамаг ингэж хүчтэй даралт өгөхөөр хамаг булчин чинь хамаг чадлаараа ажиллаад дээшээ болох гэж оролдож байгаа болохоор илүү чангарч өгнө гэсэн үг байхгүй. За ингээд 2 дахь дасгал нь болчихж байгаа байхгүй. За
гуравдугаарх нь болохоор дасгал гэхээсээ илүү арга барил гэж хэлж болно. Хөмсгөнийхөө яг сүүлийн хэсэг байгаа шүү дээ. Энэ хэсэг дээр ингээд гараараа ингээд барьжгаад тэгээд 7 хуруугаараа зигзагт нь арьсаа ингээд зигзагт нь. За ингээд дандаа яг голд нь ирээл болчих заяа тухныхаа гол дээрээ. Ингээд энэ яаж аам бэ гэхээр нөө цусны үйл ажиллагааг хурдасгаад нэг ясандаа унтцсан байсан булчингуудыг сэрээж өгөөд цусны эргэлт сайн очоод ирэхээр нөгөө өрчлөөс үсээд тэ олигтой хүчил төрөгч болоод цусан хангамж очихгүй байсан газруудыг сэрээж өгдөг гэсэн үг байхгүй. Ингээл болоо. За тэгээд нөгөө талаа яг хөмсгөнийхөө сүүл дээр бариад дахиад ингэнэ. За энийг болохоор ингээд 7 хуруугаараа. Тэгтээ мэдээч хэрэг даралтаа өөрөө тааруулах хэрэгтэй. Бүр амар чангаар дараад арьсаа ч юм уу өвтгөөд ээж болохгүй. Энийг хийхдээ бол их хвчлэн жохон чигшүүлчихэд хийсэн дээрээ шүү. За тэгэх болохоор гээд болж байцтай тий. За ингээд болоо. За энийг бол яах вэ гэх юм бол ороо унтахтаа тосоод хүрчээд ингээл хийгээл тухны дасгалуудыг эднэр бүр ингээд харахад амар амархан хэрнээ бүр супер үр дүнтэй байхгүй. Тэгэхээр та за нэг хүсрээд нэг 8 хоноход тухны хүчил амар гоё алга болоод өгнө. За ингэж хин. За дөрөвдүгээр арга нь юу вэ гэхээр энэ байгаа штэ гарын энэ дотор талын зөөлөн булчингийн хэсгээс эхлээд дээш нь ингэж ингээл ерөөсөө дээш нь гүйлгэн гэсэн үг. За яг энэ болохоор илүү нөгөө массажны техник талдаа орчдөг байхгүй юу. Гэхдээ би болохоор энийг ороод нэг тосоод төрчихээд ингээд хийчихдээ. Миний хөмсөг нөгөө хоёр өөр байсан байхгүй юу. Өндөр нам хоёр. Тэгээ энийг хийсээр хагаад жигтгэн болцсон гэх юм уу. Тэгээ мөн дээрэс нь за нэмэлтээр одоо энэ хоёр ингээд овоогоод идэх штэ. Тэгээ энэ хоёр ингэсээр хагаад ингээд бүр овгор болчдаг. Тийм хүн байх юм бол энэ хоёроо сайн ухаад өгөх хэрэгтэй. Гэхдээ зөөлөн 10 сэргэлтэй тойргоор 10 удаа ингэж шахаал болоо. За ингээд тийш болгочихж байгаа шүү дээ тий. За ингээд амархан юм шиг хэрнээ балиар үр дүнтэй дасгал хэлж өглөө. Духны үрчлэлээс юус үнэхээр санаа зовох шаардлагагүй юм босоо тий болчон байж идэг болохоор амар хурдан мэдрэг айгүй хурдан ачаал авдаг. Тэгээд таад дамжилт төсөйнаа 3-7 хоног хийхэд бол бүр үнэхээр гоё болно ойлгомжтой. Гэхдээ 8 дахь хоногоос нь үр дүн мэдрэгдээд эхэлдэг. Тэгээд альва зүйлийг хийхэд заавал тууштай байх хэрэгтэй байдаг. Тийм болохоор таад маань өшөө юу сурмаар байна? Тэрийг надаас асуугаарай. Окей, сурмаар байна комментээр хэлээрэй. Нүүрэнд нь яаж өөрчлөлт орсон байна бас хуваалцаарай. Тэгээд бас нэрэгтэй. Дараа нь би бас нэг юм видео хийхээр төлөвлөж байгаа байхгүй юу? Тэр нь юу гэх юм бол одоо бид нар чинь ингээд нэмэх 30 нас дэшээ гараад ирэхээр нөгөө нүүр аюу амархан хөшрөөд байгаа шүү дээ тий. Тэгээд тэр нь мэдээж хэрэг нөгөө витамины хүнснээс витамина хангалттай авахгүй байгаагаас болоод тийм байдал үүсээд байгаа байхгүй. Тэгэхээр нэмэлтээр би хэд хэдэн витамин уудаг. Ингээд өнөөдөр хэд 3 дахь өдөр тий би 3 дахь өдрийнхаа витаминыг арай ууж амжааг байна. Тэгээд энэ ингээд уудаг, ингэж бэлтжиж ширэн дээрээ тавиад ишээ тийш явахаараа цүнхэндээ игээд аваа авчаад уучдаг. Одоо хоногор ч юм уу амралтанд явахаараа бас дээрэс нь одоо яг ингээ харах юм бол тэнд нэг жижигхэн хар хөргөгч байгаа байхгүй юу. Унтлагын өрөөний маань орны хажуу талд байдаг гэсэн. Энэ хар хөргөгчийн дотор юу байдаг вэ гэдгийг та нарт харуулж болж байна. Яа тэгэхээр би нүүрэндээ дандаа органик юм хэрэгэлдэг. Өөрөө дандаа маска зуурдаг, скраба хийдэг байгаа. Тэгээд хэрвээ та нар сонирхох юм бол бас тэр хөргөгчийн дотроо би юу хадгалаад яг яаж хэрэглээд байна гэдгээ сонирхолж болно. Ийм витамина бас хуваалцаж болж байгаа. Дээрэс нь нүрийг ингээд онцгой тохиоллоор үйл ажиллагаа одоо нөө хурим шинжил мэлд орохынхаа өмнө эсвэл болцоонд явахынхаа өмнө нэг массаж хийчихээр амар жижигхэн болчдөг байхгүй юу. Тэр бас массажныхаа аргыг зааж өгч болж байна. Хэрвээ ер нь бол айгүй гоё яг өөртөө л хэрэгжүүлдэг юмудаа цаашдаа заагаад хуваалцаад явъя гэж бодож байна. Тэгээд хэрвээ та нарт таалагдах юм бол бусдтайгаа хуваалцаарай. Subscribe дарж намайг дэмжээрэй. Тэгээд бас миний Instagram, Facebook болоод миний хөтэлдэг группийг бас дагаарай. Асуух зүйл байвал тэрнгээр бас холбогдорой. За бүгдээрээ